Ивент тэтгэгч Шин Ярмаг цогцлбор хороол. Манай Италид 5 гишүүнтэй бид нар болохоор бас нэг байгууллага зүг ажилладаг. Нэг нэг хоорондоо танилцаад тэгээд тийм замаар л ер нь хамтлаг үүсэж тавлагдсан. Дахин хэлээ манжаа 408 дэс байгаа дайчдын төлөөл нь болж орж байгаа тас биднээс багч чинь. Сергей Асаментин. Сайн байна уу? Нөгөө дөрөв зэрэг биш юм. За, ямар үзүүлбэр дээр Мордон Монгол гэсэн зөвлөр баг. За, гоё чөлөөтэй. Өрөөндөө сургууль хийж байгаа юм шиг. Бутаа шүү. Та нарын саяны тоглосон үзүүлбэр тийм ээ. Энэ одоо хэний зохиол уу? Бид нэр яг энэ аюулгүй монголчууд шоунд зориулж анхудаа зохиож яг энэ тоглож анхудаа зохиож. За баярлалаа. За одоо шүүгчдийнхаа сэтгэлдлүүдийг сонсъё. Rockabye хүний өөрөө зохион гэдэг бол бас гоё л доо. Сайн л байна гэсэн үг л дээ. Таалагдлаа. За дэг.
Нүдэ байгаа тоглоход бол би өөрөө хөгжимчин учраас мэднэ л дээ. Нэгэнт одоо миний хөгжмийг нэг 5 метрийн зай тавьчаад би тэрийг өөрөө нүдэ бочоод олж очиод тоглох юм бол бас нэг өөр хэрэг. Яг байж байгаа тохиолдолд тоглож явахдаа нүдэ байгаа тоглох юм бол миний хувьд бол тийм их том одоо чадвар шаардсан ажил бол биш. Надад бол тийм ч их сэтгэл төрүүлсэнгүй. Чингээ. За та нарыг бол цэргийн хувцастай дээр нь энэ наган буу мууга ингээл зэр зэвсэг болсон залуус гарч ирэхээр бас үнэхээр нэг сонин содон юм л хийхэндээ гэсэн маш их хүлээлт байлаа л да. Гэхдээ хүссэн хэмжээнд бол хүрсэнгүй. Одоо шийдвэрийг сонсъё. За жоо эргэлзээтэй л байгаа юм л да би бас. Мэдээж өөрснөө би эхлээд та нараас таалагдсан юм угсаа сонссон л доо. Эхний тэр хэсэг бол надад маш таалагдсан. Тийм учраас бас цаашаа өөрснөө зохиогоод улам сайн юм хийж чадах болоо гэж бодоод үзүүлээ. Миний хувьд тэнцэнгүй. Дахиж ирээд илүү үзүүлбэр үзүүлээсэй гэж хүсэж байна. Тэнцлээ. 3 тэнцээ авал та бүхэн тэнцэх ёстой. Одоогоор бол 2 тэнцсэн, 1 тэнцээгүй. Миний хувьд бол маш хангалттай байна. Танай хамтлагийг бөмбөрчин аварж гарлаа гэж би ойлголоо. Ингээ та бүхэн тэнцлээ. Баяр үргээ. Нүдэ авах чи хэцүү шүү дээ. Хэцүү. Та бүхэн энэ болон бусад сонирхолтой үзүүлбэрүүдийг цаг тухайд нь үзхийг хүсэх юм бол Авьяаслаг монголчууд шоуны YouTube сошиал медиа дээр